За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр тийм санхүүгийн мэргэжлэр сурдаг ч юм уу ажилтдаг сонирхолтойгаа бүр өөрөөр хэлбэл одоо бид нэр ингээл хувьцаа худалдаж авах те одоо ингээл өнөд өссөн байна гэдэг ч юм уу ямар хувьцаа худалдаж авах уу тэгээд яаж ер нь өсөх буурахыг нь мэдчих болох уу? Тийм үнэлгээ хий те одоо энэ компани жишээлбэл тийм мундаг компани байгаад байна уу? Биш байна уу гэдгийг ч юм уу одоо тайлбарлаж үнэлгээ хийх гэл хүмүүс ярьдаг ч гэсэн яг яаж хийдэг талаар тийм багч болов ерөөхдөө тийм суур шинжилгээг нь яаж хийдэг талаар ингэж хүргэе гэж бодоод энэ бичлэгийг хийж байна. За тэгээд шууд ерөөхдөө үнэлгээ рүү орё. За ерөөхдөө үнэлгээ гэж юу их гээд байна гэхээр одоо тэр компани те ингээд яг бүх төр тайлан мэдээллүүд тийм ингэж харж дүгнээд за тэгээд энэ компани одоо хувьцаа энэ дүн нь ер нь энэ бодиттой байна уу? Ер нь цаашдаа өсөх юм уу, гүм үү гэсэн одоо хэдүүлээ тийм таамаглал хийн л гэсэн үг л дээ. Ерөөсөө тийм. За тэгэхээр за ямар ч байсан нэг юм компани сонгоё гэж бодоод за тэгээд миний сонгосон компани бол энэ бичлэгээрээ сүү хувьцаат компаниг сонгоё гэж бодлоо. Тэгээ энэ бол мэдээж нөх хүн болгоны мэддэг те одоо дэлгүүр лангуу болгон дээр ингээл бараа бүтээгдэхүүнүүд нь байдаг өдрийн байнга хэрэгэлдэг тийм ойр компани гэж үзээд сүүг сонгосон. За тэгээд ингээд энэ MCA гэдэг хөрөнгийн биржийн сайт руу ингээд орохоор бид нар ч сүү хувьцаат компаниг ингээд дараад орохоор одоо энэ мэдээллүүд ингээд харагдана. За энэ дээр чинь ингээд өмнөх өдөр энэ одоо компани хувьцаа нь одоо 430 байсан байна гэж харагдаж байна. За тэгээ өнөөдөр 411-гээр эхэлсэн те 411 төгрөгөөр чи нэг ширхгийг нь одоо ингээ авч болно гэсэн байна. За тэгээд энэ дээр ингээд арилжааных нь нийт дүн те өчигдрийн л мэдээллийг харуулж байгаа. 12,000 ширхэг ингэж хоорондоо хүмүүс худалдаж авагдсан байна те одоо нэгнийхээ хувьцаа ингэж авсан гэдэг ч юм уу. Тэгээд нийтдээ бол 38 ширхэг гүйлгээ хийгдсэн гэсэн үг. За тэгээд эндээс сүү хувьцаат компани бол нийт гаргасан хувьцаа нь 344 мянган гэдэг юм байна. Бүх цаг үедээ гэсэн үг. За тэгээд харин эргэлтэнд байгаа хувьцаа нь 343 сая гэдэг нь юу энэ дээр энэ хоёрын зөрүү ингээ гараад үсчихэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүү нэг 900 хэдэн мянга юм уу? 930 мянга ширхэг хувьцаа нь хайшаа тий хаалга болцсон байх гэхээр одоо сүү хувьцаат компани нь эргүүлээд одоо өөрөө худалдаад авцсан гэсэн үг. Одоо заавал ингэж хүмүүст бас хувьцаагаа ингэж өгөхгүйгээр өөрт нь байгаад байгаа хувьцаа гэж байгаа. Өөрийнх нь компани өөртөө худалдаад авцсан. Тэгэхээр тэр дүнгээр энэ зөрүү үсэж байгаа. За энэ дээр ийм зах зээлийн үнэлгээ гэдэг нэг тоо харагдаж байгаа нь 141 тэрбум 598 саятай дүн байгаа. Энэ юу илтгэсэн дүн бэ гэхээр яг энэ сүү хувьцаат компани өөрийн өрөнгө буюу тэр эзэдийн өмч гэдэг хэсэг дээр яг тэр хувьцааны тоо гүрждэг нь хувьцааны одоо нэг ширхгийнх нь үн тий хувьцааны тоо ширхгийг гүрждэг нь хувьцааны нэг ширхгийнх нь үн хоёрыг үрдсэн дүн буюу юм өөрийн өрөнгө дээрх дүн байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол энэ дээр яг өөрийн хөрөнгийнх нь нийт үнц нь гэж ерөнхийдөө ойлгож болно. За хэрвээ компани нийт үнц нь гэдгийг олъё гэвэл бид нарт тийм enterprise value гэдэг зүйл олох хэрэгтэй болно. За бичээ. За тэгэхээр энэ дүн бол 141 598 805 тэгдэг 3 гэсэн нэг дүн байгаад байгаа. Энэ бол ерөнхийдөө зах зээлийн үнэлгээгэж нэрлэж байгаа ч гэсэн өөрөөр бол одоо эзэдийн өмчийн үнц нь гэж бас нэрлэж болно гэсэн үг. Баланс дээр байдаг дүн гэсэн үг шүү дээ. За одоо бид нарт бас өшөө мэдээллүүд хэрэгтэй. Бид нар нэг enterprise value гэдэг нь нийт үнц нь гэсэн ерөөхдөө санаа явуулчих болно гэсэн үг. Тэгээ ойлгочих. За нийт үнц нь те. За тэгэхээр бид нар нийт үнцнийг ихлэ олох хэрэгтэй болно. Энэ компани сүү хувьцаат компани хэрвээ би ингээ өнөөдөр худалдаад авчих юм бол ерөөд нийтдээ ямар төгрөгийн хэмжээний тийм хөрөнгөтэй болох гэдэг юм бэ? Тийм үү одоо эсвэл энэ сүү хувьцаат компани ч өөр яг нийтдээ яг хэдэн төгрөгийн компани бэ гэдгийг олох хэрэгтэй болно. За Тэхийн тулд
За ямар ч байсан энэ сайтн дээр бол одоо ингээд энэ дээр ингээд хувьцааных нь юм хоорондоо арилжаалагдсан одоо тийм тоошхог мэдээллүүд ингээд харагддаг. Өшөө ингээд түүх гэдгийн дараад орохоор бүх юм он цаг хугацааных нь яг хэдэн ширхэг зарагдсан тийм ямар үнэтэйгээр зарагдж байсан гэдэг ч юм уу мэдээллүүдийг ингээд сонгоод харж болдог. За ингээд санхүүгийнх нь мэдээлэл рүү орохоор энэ дэр ингээд юм довчоор ингээд ерөөхдөө хөрөнгө төлбөр, эцдийн өмчийн дүн, нийтдээ гаргаж чад байгаа хувьцааных нь тоо гих зэрэг юм мэдээллүүд ингэж харагддаг. За тэгээ орлогын тайлан. Гэхдээ энэ дээр нэг сул тал байдаг нь яг юм дэлгэрэнгүй байдлаар одоо Excel дээр шууд татаад авахар ч юм уу хэрэглэхээр ерөөсө харагддаггүй. Ингээд санхүүгийн тайлангийн сонгочхоор ингээд заавал ингэж одоо юм PDF файлаар гэх юм уу юм ном шиг зүйлээс ингэж харж тэгээд тэндээсээ мэдээллүүдийг авах заавал тийм нэг дутагдал маягийн юу бол ерөөхдөө үзэгддэг байгаа. За одоо тэгэхээр SUVZ компани ингээд юу руу орж үзээд сайт руу н орж үзээд ерөөхдөө үнэлгээг нь хийе. За ингээд бүтээгдэхүүн гэвэл мэдээж одоо бидний мэддэг те энэ компаниг бол үнэлэх гээд байгаа шүү дээ. Одоо лангуу болгон дээр байдаг, дэлгүүр болгон дээр те байж идэг юу вэ? За эндээс би тайлан гэж ороод санхүүгийн тайлан гэдгийг сонгоод орчих. За сайт нь гацаад байна уу? За энэ дээр ингээ харахаар бүх одоо энэ хамгийн сүүлдээ бүх гэж энэ 19 оны хүртэл харагддаг юм байна. За ямар ч байсан хамгийн сүүлийн үеих буюу 23 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гэдэг рүү дараад орлоо. За тэгэхээр энэ дээр ингээд биднээс энэ тайлангийг уншиж сурах хэрэгтэй. За ингээд одоо аудитаар ингэж одоо энэ тайлан үнэн зөв гэдгээ одоо шалгуулсан тий баталсан гэдэг одоо тухайн мэдээлэл явж байна. За тэгээ хойноос нь энэ дээр орлогын тайлан харуулж өгч байна. 2 жилээр харуулж байгаа юм байна. Одоо ингээ 23 оны орлогын тайлан дах мэдээлэл, 22 оны орлогын тайлан дах мэдээлэлтэй бид нараас энийг уншиж сурах хэрэгтэй. За тэгээ араас нь санхүүгийн байдлын тайлан харуулж байна. Баланс одоо нийт хөрөнгийн хэмжээг харуулдаг. За энэ дээр өмчийн өөрчлөлтийн тайлан буюу одоо яг тийм хуримтлагдсан ашиг одоо яг тийм эзэдийн өмч хэсгээр нь яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харуулдаг тайлан байна. За өөр энэ дээр мөнгөн гүйлгээний тайлан буюу зөвхөн нөгөө нэг мөнгөөр одоо яг тэр мөнгөн дүнгээр гэх юм уу яг мөнгөн урсгалаар яаж шилжсэн гих мэдээллүүдийг харуулдаг ийм тайлангууд байна. За тэгэхээр энэ дээр нэг миний хайгаад байгаа зүйл бол эхлээд нийт компани нийт үн цэнийг олъё гэсэн болохоор энэ дээр бэлэн мөнгөний дүнг олох хэрэгтэй байгаа даа. За тэгэхээр энэ дээр 1000 төгрөгөөр илэрхийлэгдсэн байна гэж тусгасан нь тухайн энэ дүнг хойно 3 тэгээр үржиж шүү гэсэн санаа явчихж байгаа. За тэгэхээр би эндээс одоо мөнгөн дүнгийнхэн тоонуудыг авах болохоор энэ дээр 15 сая биш 15 3-аар үржих болохоор 15 тэрбум 572 сая гэсэн нэг юм бэлэн мөнгө байдаг юм байна. SUVZ компанид. За өр төлбөрийн мэдээлэл болонгууд нийт өр төлбөр гэдэг энэ харагдаж байна. 73 сая гэдэг. За энэ 73 502 одоо 3 тэгээ нэмнэ. Тэгэхээр 73 тэрбум болчихж байгаа. За тэгэхээр компани нийт үн цэнийг яаж олох вэ гэхээр за ингээд нийт эзэдийн өмчтэй одоо бид нэр ингээд авсан байгаа энэ дүнгээс хасдагт бэлэн мөнгө хасагдах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид нэр өөрсдөө худалдаад авсан чинь бэлэн мөнгө чинь эргээд биднэрт угаасаа байгаа болохоор хасч өгнө. За тэгэхээр тэрэн дээр нэмдэг нь өр төлбөрийг бид нэр бас давхар авч байгаа гэсэн үг. Энэ компани тийм үү? SUVZ компани бид нэр худалдаад авна гэдэг бол SUVZ компанид байдаг бүхий л өр төлбөрийг өөртөө тусгаад авна. Бид нэр өөрсдөө төлөх хэрэгтэй болно гэсэн үг. За тэгэхээр компани нийт үнц нь 199 тэрбум төгрөгийн үнцэнтэй компани болж таарч байна. Ер нь бол их том дүн бас харагдаж байна. За
За ямар ч байсан эхний ээлжинд за энэ хоёр бол доор хэрэггүй. За ямар ч гэсэн бид нар нэг үнэлгээ хийх гээд байна. За тэгээд тухайн үнэлгээ хийхдээ энэ тухайн компани 199 тэрбумын тийм нийт үнцэнтэй компани байна гэдгийг эхлээд харчиж байна. За дараагийн бид нэр үнэлгээ ямар нэгэн үнэлгээ гэхэд юу хийх ёстой байдаг вэ гэхээр юм санхүүгийнхэн тайлангуудыг эхлээд Excel дээрээ сайхан буулгаад өгөх хэрэгтэй. За энд тийм мэдээж нөгөө нэг Монголын компаниуд шууд татаад авчиж болохгүй болохоор би сая энэ бичлэгийн тэ хугацааг нь бас тийм урт сонжруулахгүй тулд эхлээд шивчлээ. За тэгээд ингээд тухайн тоонуудыг тэ одоо ингээд яг хараад шивцэн байгаа гэсэн үг. За тэгээд орлогын тайлан болон баланс хоёрын ихний ээлжинд шивцэн. Би мөнгөн урсгалын тайланг бол оруулааг байгаа. Гэтэ энийг бол яг төдийлөн хэрэглэхгүй гэж үзсэн болохоор яг эндээс яг хэрэгтэй тоо мэдээллүүдийг авах зүгээр хараад авчий гэж үзсэн болохоор одоогоор бол ингээд өргөж байна. За одоо ингээд балансыг одоо уншиж сурах хэрэгтэй болохоор яг энэ дээр юу ямар хуу компани байна гэдгийг эхлээ бүгдээрээ ойлгоё. За би нэг ингээд за баланс гэдэг чинь болонгот одоо за ингээ энэ компани те хөрөнгө тал гэж байгаа. За тэгээ хөрөнгө талаас гадна үр төлбөр эзэдийн өмч гэдэг нөгөө талд нь бичигддэг юм хоёр тал байгаа. Ерөнхийдөө балансын маш энгийн ойлголт нь юу вэ гэхээр тухайн хөрөнгө гэдэг одоо яг энэ тал гэсэн үг шүү дээ. Одоо за биний энэ сонгочод байгаа энэ хэсэг гэсэн үг. Энэ хэсэг нь өөрөө анх бүрдэхтэй энэ хэсэг дээр байгаа энэ хөрөнгүүд өөрсдөө ингээ бий болохдоо ерөөсөө юм хоёр л арга замаар ихлэ бий болдог гэж үзэж байгаа. Тэр хоёр арга зам нь нэг бол өр төлбөрөөр эсвэл эзэдийн өмч буюу өөрсдийнх нь хөрөнгөөр бий болсон гэж үзэж байгаа. Энгийн нэг жишээ зүгээр яхад бол одоо энэ бараа материал дээр байгаа 22 сая 238 мянга гэсэн энэ дүн бол одоо энэ бараа материал гэдэг нь одоо сүү муу дотор нь байгаа шүү дээ. Сүү тарагч гэдэг юм. Тухайн эднэрийг анх ингэж одоо үйлдвэрлэж ч юм уу бий болгохдоо нэг бол ингээ банкнаас мөнгө зээлж агаад тухайн мөнгнүүдээрээ гэж бий болгосон гэсэн санаа байгаа. Эсвэл өөрийн хөрөнгө буюу яг өөрт нь анх мөнгө байсан ч гэдэг юм уу те. Тэр компани эзэнд нь мөнгө байдаг ч юм уу. Тэрнийхээ одоо хүчинд эсвэл хувьцаа гаргаад тэднээс мөнгө босгоод тэрнгүүр энэ бараа материалын 22 сая төгрөгийг гаргаж ирж байгаа гэсэн санаа явж байгаа болохоор энэ хоёр хэсэг хөрөнгө тал дээрх бүх дүнгууд энэ өр төлбөр эзэдийн өмч гэсэн хоёр дүнтэйгээ заавал тэнцэх ёстой байдаг. Хэрвээ тэнцэхгүй нөхцөл үүсэх юм бол ерөөсөө алдаатай буюу одоо яг энэ хоёр зүйлээс аль нэгнээс нь одоо юуг босгоогүй гэсэн утгаар одоо энэ алдаатай тийм гүйлгээ ч юм уу алдаатай тайлан болно гэсэн дүгнэлтэнд хүрчиж байгаа. За энэ дэр ингээ 22 оныхыг би авсан, 23 оныхыг авсан. За тэгээ дахиад ерөөхдөө ямар нэг үнэлгээ хийвэл заавал доорош нэг 5-6 жилээр уг нь авах хэрэгтэй л доо. Гэхдээ тийм жоохон одоо яг энгийн зүгээр яг суур яг жинхэнэ бодит яг өөрсдийн яг одоо би юу гэх үнэлгээгээд хувьцааг нь авах гэж байгаа биш болохоор зүгээр суур шинжилгээг ямар арга зүгээр хийдэг талаар тайлбарлах болохоор 2 жилээр авцсан шүү. За ингээд бараа материал 22 саятай байгаа юм байна. Биологийн хөрөнгө гэдэг нь одоо юу хэлж ийн гэхээр за энэ ингээд онцлогоос хамаарат гэж энэ үйлдвэрийн компани болохоор биологийн хөрөнгө гэдэгт нь зарим нэг за тийм химийн те одоо тийм үйлдвэрийн процесс ордог тиймэрхүү хөрөнгүүдийг л хэлж байгаа бах. За тэгээд авлагууд байна. Энэ авлага нь одоо нөөний сүү тарагнуудаа дэлгүүрт ингээ борлуулахад тухайн дэлгүүрүүд нь заавал одоо нэг шууд мөнгө төлөөд эхлээд сүүг нь авдггүй. Эхлээд бид нэр хүмүүст зараад тэгээд дараа нь бид нэр энэ анх ингээд
одоо сүү хувьцаат компаниас авсан сүүнийхээ төлбөрийг төлөё гэж дэлгүүрүүд ерөөдөө байнга авлагаар ингэж борлуулалт хийдэг. За тэгээд өшөө бас урьдчилан төлсөн төлбөр гэдэг энэ төрүүлээд одоо төлцсөн гэх юм уу, одоо зарим нэгэн тийм түрээсийн ч үеж магадгүй тийм төлбөрүүд байгаа. За тэгээд бэлэн мөнгө гэсэн данс байгаа юм. Мөнгө түүнтэй гэдэг нь яг өөрсдөнд нь байдаг бэлэн мөнгөнийхэн дансыг хэлж байгаа. За борлуулах зорилготой хөрөнгө гэдэг нь ерөөхдөө борлуулахаар басан тий одоо сүү хувьцаат компаниудыг зарим нэг одоо техник хэрэгсэл үйлдвэрийн тийм тоног төхөөрөмжүүд ч үеж болон зарим нэгэн зүйлсүүдийг борлуулахаар угаасаа төлөвлөсөн байгаа хөрөнгүүд гэж ойлгож болон тэр нэг 14 яг 14,700 гэсэн. Би яг дараа нь эдрийг бүгдийг 3 тэгтээр бүгдийг унших хэвээр 1000 төгрөг өрцөн болохоор бүгдийг нь 3 тэг нэмж уншина гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ 14 сая төгрөгийн нэг тийм зархаар төлөвлөсөн баа хөрөнгүүд байгаа гэсэн. За тэгээд нийт эргэлтийн хөрөнгө гэдэг нь юу хэлж ийм гэхээр юм богино хугацаанд одоо ингэж байнга эргэж идэг те борлуул ингээл байнга ингээл гарч ороод гэдэг ч юм хүмүүс нэг бол зараад эсвэл байнга ингээл олдог ч юм уу нэг тийм богино хугацаанд эргэлддэг л хөрөнгүүд гэсэн үг л те. Харин эргэлтийн бус гэдэг нь ерөөхдөө тухайн сүү хувьцаат компанид нэг ингээ байрсан бол тийм олон жил ингээ байрсаар л байдаг гэх юм уу. Тийм хөрөнгүүдийг оруулж ирдэг. Яг санаа нь бол ихлээр барилга гэж байгаа. Тэгэхээр сүү хувьцаат компани тийм үйлдвэрийнх нь барилга бол тийм байнга ингээл үйлдвэрийнхээ барилгыг солиот ч юм уу тэгэхэд байхгүй. Дандаа л ингээл бэжлээ холохоор санаа нь бол тэгж байгаа. За тийм хөрөнгө ашиглах эрх гэдэг нь магадгүй лицензэж магадгүй одоо яг тухайн сүүнүүдийг үйлдвэрлэх тийм эрх лицензийг авсан ч гэдэг юм уу. За тэгээ бит бус хөрөнгө гэж байна. Биологийн хөрөнгө гэх мэт би яг нөгөө нэг тухайн сүү хувьцаат компани яг яаж одоо тэгээ үйлдвэрийн процессын сайн мэдэхгүй болохоор одоо тухайн зарим данснуудыг бол яг юу илэрхийлж байгааг нь бол тайлбарлаж мэдэхгүй байгаа тань. За тэгэхээр одоо ингээ баланс бол нийт эргэлтийн хөрөнгө өөрөө яаж гарч ив вэ гэхээр ингээд энэ бүх энэ задаргаа данснуудын нийлбэрээр нийт эргэлтийн хөрөнгө үүсэж байгаа. Эргэлтийн бус хөрөнгө бол эргэлтийн бус хөрөнгийн тэр задаргаан дүнгуудээр нийлчихэж байгаа. Тэгэхээр нийт хөрөнгийн хэмжээ бол тухайн энэ хоёр эргэлтийн хөрөнгө дээр эргэлтийн бусаа нэмсэн дүн гараад ирж байгаа гэсэн. За одоо тэгэхээр нийт хөрөнгийн 121 тэрбум тэ 23 тэгт байгаа. Энэ дүн нийт өр төлбөр эзэдийн өмч гэсэн энэ хоёр зүйлээр яг хуваагдаад үүссэн байх ёстой гэж хэлсэн шүү дээ тэ. Одоо энэ хоёроор л үүсдэг гэсэн. За тэгэхээр энэ дээр ингээд за өр төлбөрүүд ингээд түрээс, зээл, гэрээ, орлогын татвар гэдэг энэ татварт хүртэл өртөө байгууллага байна. Одоо яг татвараас тэ төлөөгүй хойшлуулсан ч гэдэг юм уу. За ингээд энэ нийт өр төлбөрийн дунд 73 тэрбум төгрөг байна. Эзэдийн өмч дээрх дүн бол нийтдээ 48 тэрбум гэсэн дүн гарч ийн. За тэгээ энэ хоёрын нийлбэрээрээ яг тэнцэж байна энэ хоёр дүн. За энэ дээр нэмж төлөгдсөн капитал гэдэг нь одоо тухайн анх гаргасан хувьцааны үнэлгээ нь 34 сая төгрөг байсан бол цаашлаад одоо ингээд одоо хувьцааны үнэ өсөж тэ одоо ингэж борлуулагдахтаа өндөр үнээр юм олцтой гэх юм уу борлуулагдчихсэн болохоор тухайн нэмэгдэж өгж байгаа дүнгээ байдаг илэрхийлдэг данс гэсэн үг. Халаасны хувьцаа нь хасах дүнгээр байгаа нь болонгод эргээд энэ бусдад ингэж гаргацсан байсан тэр хувьцаагаа өөрөө эргүүлээд худалдаад авч байгаа болохоор хасах дүнгээр буюу ингэж хувьцааны дүнгээс хасагдж өгдөг байгаа. Зоримтлогдсон ашиг гэдэг бол яг өөрсдөнд нь байгаа зарцуулж болох гэх юм уу те. Тэгэхээр цаашлаад одоо зарцуулж болох. Одоо энэ хоримтлогдсон ашиг дээр байгаа 48 саяараа бид нар энэ барилга тоног төхөөрөмжийг 60 сая болгочих болно гэсэн үг л дээ. Тэгэхээр илүү их барилга тоног төхөөрөмж одоо роботууд ч гэдэг юм уу тэднийг авдаг ч юм уу болно гэсэн. За ингээд балансыг бол бүгдээр ингэ ойлгочлоо. За одоо хараа орлогын тайлан дээрх бол нийтдээ борлуулалтын орлого нь тухайн компаниг 147 тэрбум гарсан юм байна.
23 онд. За тэгээд бөбөө гэдэг дүн нь бол яг энэ 147 тэрбумын одоо тийм сүү тараг зарахад яг тэр сүү тарагных нь яг өөрсдийнхнийг өөртөх нь 102 тэрбум байсан байна те. Тэгэхээр яг энэ хоёрын зөрүүгээр өгшөө бас олз гарц гэдэг нь одоо зарим нэг бас өөр нэг олз гарц маягийн илэрхийлэмжийн илэрхийлсэн дүн гэж ойлгож болно. За би яг өөрсдийнх нь тайлангаас үн цэний бууралтын нөхөлтийн олз гарц гэсэн юм байна. Тэгэхээр зарим нэг хөрөнгүүд нь үн цэн буурсан. Тэгээд эдгээс бас олз гарц үүссэн байна. Одоо гэсэн үг одоо анхных нь хөрөнгөөс дахин ингээд үнэлгээ идэх ч юм уу тэр үед ингээд ашиг нь илүү их олж исэн ч гэдэг юм уу тийм хөрөнгүүд эхэлж байгаа. 22 онд бол олцтой байсан бол 23 онд хасах дүнтэй нэхэр илүү их тийм алдагдлалд орсон, алц орсон, гарц үүссэн гэж санаа нь явж байна. Тэгэхээр нийт ашиг бол 44 тэрбумын ашигтай байгаад байгаа гэсэн үг. Яг энэ бохир ашиг гэж нэрлэдэг ер нь тийм. Яг зүгээр яг орлого за тэгээд түүнээс зориулж байгаа өртөг хоёрын ер нь зөрүүгэр гэсэн үг. За тэгэхээр мэдээж компани зөвхөн ингээд тэрийг зархаас гал илүү ингээд өөр олон бас үйл ажиллагаанууд энд ч зөндөө орж байгаа. Одоо тухайн үйлдвэрийг ингээд хийж байгаа ажилчид байгаа. Тэгээд тэр сүг борлуулахын тулд гаргаж байгаа маркетингийн одоо зарим нэг зардал ч гэдэг юм уу тэгээ удирдлагын зардал цалин гих мэт зүйлсүүдийг бас оруулж өгөх ёстой. Тэгжиж яг бүрэн утгаараа орлогын тайлан яг ингэж явдаг. Тэгэхээр энэ дээр бусад орлого буюу өөр бас зарим нэгэн зүйлсээс орлого олсон гэсэн үг. Яг сүүгээ зархаас илүүтэй өөр зүйлсүүдээс орлого олж байсан гэсэн үг. За энэ дүн бол нэмэгдэнэ. За удирдлагын зардал дотор бол хөвчлэн дандаа цалингууд л ер нь явж яадаг. Ямар нэг одоо чинь хурал одоо тухайн компани ажилчид хурал хийлээ гэхэд бас хуралд ороход зарим нэг мөнгө зарцуулна те. Одоо адаглал хуралд суух хүмүүсийн ус ундаач гэдэг юм уу тиймэрхүү зүйл мөнгө зарах болохоор одоо тэр зардал хүртэл одоо энэ 7 тэрбум 995 сая төгрөг дотор бол явж байгаа гэсэн үг. За тэгээ борлуулалт маркетингийн зардалд бол тийм зар сурчлагын зардлууд байна. Гэх мэтчлэн ингээд зардлууд ороод энэ дээр үндсэн үйл ажиллагааны ашиг гэдэг хэсэг байгаа. Энэ бол юу гарч иж нэхэр нөгөө нэг нийт ашгаасаа бусад орлого зардлуудаа ингээ хасцсан. Тэгээд тэдний ингээс үлдэж байгаа түн харагдаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ нь бол 22 тэрбум төгрөг гэсэн үг. За дараа нь санхүүгийн орлого зардал гэж байгаа. Энэ юу илэрхийлж байгаа хэрэг өөртөө болгоор нэг хүнд төлж байгаа зардлуудыг хэлдэг. Орлого гэдэг нь магадгүй сүү хувьцаат компани нь зарим нэг өөр бас тийм өөрсдөө зээл гаргаад ашиг бас хийж болно. Тэгээд хүмүүс зөвөр өөрийн бичих ч юм уу тиймэрхүү юм бичээд ашиг хийсэн байж болно. Эсвэл бас хувьцаа худалдаж аваад өөрсдөө бас тийм нэг трейд арилжаа идэгчж болох юм тийм. Би яг юунаас гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн. За тэгээд зардлууд бол мэдээж өөр төлбөртэй юм чинь тэд нартай сар болгон те бүтэн жилдээ нийт төлсөн дүн ч юм уу байгаа. За тэгээд тухайн орлого зардлыг нь хасаад гарсан дүн бол татврын өмнөх ашиг гэж гарч ирж байна. За тэгээ эндээс орлогын албан татврын зардал 3 тэрбум 236 сая төлсөн байна. За тэгээ энэ дүн бол хасагдаад хамгийн сүүлд нь үлдэж байгаа ашиг бол 14 тэрбум үлдсэн байна гэсэн. Энэ ашиг өөрөө хаашаа очдөг вэ гэхээр баланс дээрх 2023 оны хуримтлагдсан ашиг гэдэг дүн дотор ордог гэсэн үг. Тэгтээ яг дахиад яг энэ дээр одоо чи ноогдол ашиг бас төлж болно тийм үү? Ноогдол ашиг хэрвээ төлвөл цэвэр ашиг бол хасагдаад явна гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлд ерөөхдөө ингээд ноогдол ашигыг одоо ингээд 500 ингээд төлсөн гэж бодоход энэ хоёрын зөрүүгээр ч юм уу энэ дүн өөрөө хуримтлагдсан ашиг гэдэг данс дээр очдог гэсэн үг. Гэхдээ бидний яг нөгөө нэг яг олсон энэ мэдээлэл дээр ноогдол ашиг мэт тиймэрхүү 'мэдээллүүдийг дахиад ингээд байгаагүй болохоор
төлөөгүй ч гэдэг юм уу, ямар ч байсан ингээд цэвэр ашгаараа ингээд дуусчих. За ингээд бид нэг ингээд ямар ч байсан балансаа олчлоо, орлогын тайлангаа олчлоо тийм үү. За би нэг enterprise value гэдэг нийт үнц нь нэг иймэрхүү байгаа гэдэг. За одоо яг үнэлгээнүүдээ хийж эхэлнэ гэсэн үг. За үнэлгээ хийж эхлэхийн тулд бид нар одоо нэг дараачихын жилүүдийн одоо буудна гэх юм уу таамаглах хэрэгтэй болно. Тэгжиж одоо яг ингээд авснараа тий одоо бид нар ирээдүйд энэ сүү хувьцаат компани нь одоо авчих юм бол ирээдүйд энэ дүн чи өсөх юм уу буурах юм уу гэдгийг мэдэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дүнгуудээ өсч буурахыг тайлбарлахын тулд ирээдүйг бид нэр одоо таамаглах болчихж байгаа. Тэгэхээр таамаглахын тулд одоо би нэг за би нэг дараалт нь оруулж. За 2023 22 за одоо таамаглахын тулд за 2024 оныг одоо бид нар таамаглана. 2025 оныг таамаглана тийм үү. За 2026 за ингээ 3 жилээр таамаглчихъя гэд бодчихъя. 3 жилийг эзэмшээд зарыг гэдэг ч юм уу. Тэгж таамаглах хэрэгтэй болчихж байгаа. За орлогын тайлангаас бид нэр таамаглана. За одоо ер нь биднэрт таамаглах нэг тийм хоёр арга байдаг гэдээ ер нь ойлгочих болно. Эхнийх нь арга нь бид ногдол ашгаар нь таамаглаж болно. Өөрөөр хэлбэл нэг тийм онол байдаг гэсэн үг. Ногдол ашгаар нь үндэслээд тухайн компани хувьцаа өсөн буурна гэдэг шууд таамаглаж болдог гэсэн арга байгаа. Эсвэл бид нэр яг баланстай энэ мөнгөн урсгалуудаар нь яг цаашдаа яах вэ гэдгийг харчиж болно. Хоёр арга байдаг гэсэн үг санаа нь бол. За тэгээд юутай ч хамгийн түрүүнд мөнгөн урсгалаар яаж үнэлгээж болох уу гэдгийг үзье. За тэгэхээр одоо би жоохон яг одоо нэг суур юу гэж болохоор жоохон тийм хамаагүй. Тэгээ яг тийм дутуу үнэлгээж магадгүй учир нь одоо энэ орлогын өсөлт буюу энэ дараагийн 3 жилд яаж өсөх вэ гэдгийг одоо юм адаглаад яг мэдхийн тулд биднэрт доор хаяж нэг тийм 10 жилийнх нь орлогын өсөлт үйж ч юм уу. Тэгээд тэднээс нь тийм геометр өгөөж юм уу бодоод яг дунджаар яаж өсөд вэ? Яг тэр дүнгээрээ цаашдын 3 жил дээрээ тийм өснөө гэж таамагладаг бол биднэрт яг 2 жил байгаад байгаа болохоор зүгээр энэ хоёр тухайн дүнгийнхаа одоо дунджийг нь авъя гэдэг ч юм уу зүгээр өсөлтийн хэмжээгээр шууд өсгээд яачил гэж бодлоо. За тэгэхээр энэ дүн бол за энэ өсөлтийг болдог том явал энэ байна. За өөрөөр хэлбэл 2022 оны борлуулалтын орлого нь 2023 онд 35% өссөн байна гэдгийг харуулж өгч байна. Өшөөс бид нарт хэрвээ 2021 оных нь байсан бол 2021-ээс 22 оных яаж өссөн байна те? Тэр нэг дүн гараад ирнэ штэ. Одоо 20% гэдэг ч юм уу. Тэгвэл энэ хоёрын магадгүй дунджаар 24 онд өснө гэдгийг нь харуулж өгч болох байсан. За тэгэд геометр өгөөж байхгүйгаас хойно. За. Нэг зууны 35 87 17. За энэ дүн болж өснө гэсэн. За ингээ 2024 онд 200 тэрбум төгрөгийн орлоготой байна гэсэн үг.
26-нд 370. За тэгэхээр бөбөө гэдэг дүн маань бол бас дагаж өснө. Яг тэгэхээр эдгээр чинь хувьсах царт буюу одоо өртөг дээрх дүнгууд нас дагаж нэмэгдэж байгаа гэсэн. Тоо хэмжээ нэмэгдэж байгаа юм чинь өртгөнөөс дагаж нэмэгдэнэ гэсэн. Санаа нь бол за ингээд. За би энэ олз гарц гэдэг энэ дүн бол зөвөр өсөхгүй юм гэж. За энэ бусад орлого гэдэг ч юм уу энэ данснуудыг бол бас ингээд удирдлагын зардалтай одоо цалин дараагийн 3 жилд бас өсөж болно. Та бүхэн өөрсдөө ингээд төлөв компанид руу үнэлгээвэл зүгээр таамагаараа цалин ер нь 3 жилдээ яаж өсгөр вэ гэдэг ч юм уу тиймэрхүү таамаглууд илүү тийм нарийн детальч хийж болно. За ингээд үндсэн үйл ажиллагааных нь ашиг нь 2026 он гэхэд 90 саятай байна. За тэгээ хүүний зардал орлогууд бол өсөхгүй байх гэж би зөвөр үзэж байна. Тэ. Хүүний зардлууд бол өсөхгүй энэ сан хүүний зардал гэдэг нь энэ оны олон жилээр зээл авсан юм чинь тухайн анх гэрээ заасан хугацааныхаа хүүгээр л хөвчлэн байдаг болохоор за тэгээ татварууд бол тухайн яг хэмжээгээрээ байна. Тэгтээ татвар өөрчлөгдөн шүү. Энд дээр татвар хэдэн хувийн татвар авч исэн байна гэдгийг харчээ. 18.5% татвар төлдөг юм байна. Тэгэхээр нэр чинь энэ дүнгээр гэсэн үг. 18.5% татвар төлдөг гэсэн одоо татварын өмнөх ашигаас. Тэгэхээр тухайн татварын хэмжээнүүд бол бүгд өсөж байгаа. За энэ Excel-тэй энэ цоожлохоо мартсан байна. F4. За F4 дараа цоожлсон. Одоо энэ том юу хэрэгж. За ингээд татварын хэмжээнүүд бол 3 жилдээ өснө. Орлого өсөж байгаа болохоор. За ингээд цэвэр ашигуудын 3 жилийн дүн гараад ирлээ. Бид нарт. За одоо эндээс 2023, 24, 25, 26 гараад ирсэн байгаа. Баланс дэх дүнгууд бол бас адилхан. Орлогынхоо тайлантай адилхан хэмжээгээр өснө гэд бүгдээрээ үзчихье. За би энэ дээр 135 гэдэг энэ дүнг аваад за За ингээ баланс дээрх одоо бүх дүнгууд ерөөхдөө саяны хуваараа өссөн гэсэн үг. Тухайн хувийг л гол нь тухайн үнэлгээ хийж байгаа хүний өөрийнх нь одоо тийм яаж хиймээр байна, яаж олвол илүү үр дүнтэй байна, илүү нарийн деталь яг зөв хувийг гаргаж өгч одоо яг л энэ процессыг хийн гэсэн үг. Тэгэхээс бол миний энэ яг хийгээд байгаа гэх юм уу те 135 тэгээ 35% л дараагийн 3 жилдээ байнга өсөд байна гэсэн энэ таамаглал бол бодит биш. Тэгээ ерөөсөө зүгээр тухайн бичлэгийг илүү дээж сонжруулж удаан болгохгүй тулд ерөөхдөө олоод тавьсан тоол гэж ойлгож байна. За ингээ баланс дэх дүн оролцчлоо. Тэгээ бид нарт орлогын тайлан дээрх ингээ 6 жил алдсан.
Одоо эндээс чи бидний хамгийн том гол хайгаад байгаа асуулт ч болонгууд яг энэ өнөөдөр байгаа энэ сүү хувьцаат компани ингээд энэ 412 гэдэг байгаа энэ төгрөг одоо бид нар ингээ энийг авчих юм бол энэ чинь өсөх юм уу, буурах юм уу гэдгийг мэдэх гээд байгаа шүү дээ. Цаашдаа ер нь энэ компани ямар байгаа юм бэ гэдгийг олох гээд байгаа. За тэгээд тэхийн тулд эхний нэг арга нь одоо бид нар тийм чөлөөт мөнгөн урсгал гэдэг зүйлийг олох хэрэгтэй. Одоо хамгийн түрүүнд. За тэгээд чөлөөт мөнгөн урсгал гэдгийг яаж олдог вэ гэхээр одоо яг цэвэр ашиг дээрээ одоо ингээ энэ тохон дүнгуудийн дараа биднэрт яг энэ нийт одоо яг компанид одоо хэрэгжилж болох тэгээ зарцуулж болох тэр чөлөөттэй тийм мөнгөн урсгал өөрөөр хэлбэл хэд байна? Энэ компанид тийм сайхан зарцуулаад ингээд үрээд хэрэгжилж болох тийм чөлөөттэй мөнгөн урсгал өөрөө хэд байна гэдгийг олох хэрэгтэй гэсэн үг. За тэгээ энийг олохын тулд хамгийн түрүүнд за бид нэр илэгдэл гэдэг зүйлийг тооцно, олно. За тэгээд өшөө бас ажлын цэвэр капитал. Тэгээд interest за капитал. За тэгээд за би юм мартаагүй гэж найдаж байна. За би эндээс шууд тодорхой харуулчих гэж бодлоо. За энэ хоёр дахь томьёог нь та харж байгаарай. Одоо би хоёр дахь томьёог нь ашиглах чинь гэсэн үг л дээ. Цэвэр ашиг net income нэмдэг нь бэлэн мөнгөөр одоо гарааг байгаа тийм зардлууд гэсэн үг. Non cash charges гэдэг. Тэрэн дээрээ нэмдэг нь хүүгийн зардлыг татварын одоо өмнөх үеэр нь нэмж гин. За тэгээд ажлын капиталын өсөлтийг нь хасна. За тэгээд капитал зарцуулалтыг бас хаснаа гэж байна. За энэний санаа нь юу вэ гэхээр цэвэр ашиг дээр эхлээд бэлэн мөнгөөр гараагүй зардлуудыг нэмж байгаа шалтгаан нь эхлээд энэ бэлэн мөнгөөр гараагүй байсан энэ зардлуудыг чинь аваачаад энэ орлогын тайлан дээр эхлээд хасагдсан байдаг гэсэн үг. Одоо энэ биологийн хөрөнгийн үнцний бууралтын гарц гэдэг энэ дүн дотор бол ерөөхдөө илэгдэл гэдэг жишээ нь зүйл одоо энэ барилгад нь илэгдэн тоног төхөөрөмж чинь илэгдэн шүү дээ жил болгоо. Гэхдээ тэд нар чи мөнгөн нүгээр ингэж илэгдэж одоо эвдэр чимхрээд байхгүй яг ингээд харагдах одоо өнгө буудаг нь ингээд алцардаг ч юм уу тиймэрхүү л зардлууд гараад байгаа. Тэгэхээр яг тийм мөнгөөр гараагүйсэн тэр зардлыг аваачаад хасчихсан өмнө нь одоо энэ борлуулалтын орлогоос ингээд хассаар байгаад энэ дүн чинь буурсаар байгаа цэвэр шиг гэдэг энэ нэг дүн үүсчихэд байгаа шүү дээ. Тэгэхээр иймэрхүү гарсан зардлуудыг бид нэр олоод эдрийг эргүүлээд нэмж өгнө гэсэн үг. Эргүүлээд нэмээд өгөх юм бол бид нэр эхлээд нэг тийм хиймэл метр ингээд хассан байсан тэр дүнгээ эргүүлээд нөхөөд өгчөж байгаа гэсэн үг. Яг нөгөө мөнгөөр үлдчихэд байгаа хэсэг чи хэд юм бэ гэдгийг олох гээд байгаа гэсэн санаа хэлж байгаа. За тэгээ хүүгийн зардлууд бол мэдээж төлж байгаа. Гэхдээ хүүгийн зардлыг бас эргүүлээд нэмж өгдөг нь одоо тухайн хүүний зардлууд яг биднэрт бас өөрсдөнд маань ингэж одоо заавал ингэж төлөх гэхээс илүү бас үлдсэн байсан дүн одоо татварын өмнөх шилжүүлээд гэж байна. За тэгээд capex-ийн капитал зарцуулалт гэдэг нь бол тоног төхөөрөмж ямар нэгэн юмд одоо ингээд бид нар мөнгө хөрөнгө ингэж зарсан байгаа. Тэгэхээр тэр дүнгуудээ бол бас хасч өгнө. Тэгжиж яг өөрсөнд маань хэрэгтэй зарцуулж болох мөнгөө одоо олно гэх юм уу. Тэрийг тайлбарлал, тэрийг одоо илэрхийлээд байгаа гэсэн үг.
бас өөр юмд энэ дээр ороогүй ч гэсэн ингээд орлогын тайлан дээр байдгүй ч гэсэн өөр зүйлсүүд дээр бид нар бас зарцсан байгаа гэсэн үг шүү дээ мөнгнүүдийг. Тэгээ санаа нь бол тэгээ дахиад тоног төхөөрөмж авдаг ч юм уу тиймэрхүү бэлэн мөнгөө зарцуулсан байгаа болохоор яг тэр зарцуулсан дүнгийн бас хасч өгч биднэрт үлдсэн байгаа мөнгө гарна гэх юм уу. За тэгээд энэ ажлын капиталын өсөлтийг яагаад бас хасдаг вэ гэхээр одоо чинь бараа материал гэдэг чинь бол ажлын капитал гэдэг ойлголт нь бол инхэнээр нийт эргэлтийн хөрөнгө гэдэг энэ дүнгээс нийт богино хугацаанд үр төлбөрийг хассан дүн гэлдэг. За би энэ дээр ажлын капиталыг олъё. Энэ дүнгээс нэг хассан байгаа дүн гэх юм уу. Тэгэхээр за энэ 2022 оных энэ 2023 оных нь гэсэн энэ юу хэлж ийн гэхээр за 2023 оных нь 12 тэрбум 237 сая нь юу хэлж ийн гэхээр одоо бидэрт байгаа эргэлтийн хөрөнгө буюу энэ мөнгө, бараа материал гэдэг энэ дүнгууд чинь богино хугацаанд ингээд төлөх ёстой энэ зарим нэгэн зээл түрээс гэдэг энэ дүнгээсээ 12 тэрбумаар их байна те. Их байна гэдэг чинь санаа нь богино хугацаад чинь бас эргэлтийх гэсэн үг шүү дээ. Богино хугацаанд газ төлөөд байх хэрэгтэй. Тэгэхээр энэ үр төлбөрүүдийг ямар ч байсан төлж чадна. Тэгээд төлж чадсан. Тэгтээ бас төлж чадсан ч гэсэн дахиад илүү их мөнгө үлдээд байгаа гэсэн санаа хэлж байна. Тэгэхээр энэ хөрвөх чадвар сайтай те. Ийм богино хугацаанд газ тэгэл дампуурал ерөөдөө байдал санхүүгийнхэн байдлыг эвгүүрэл ах тийм шаардлага бол үүсэхгүй гэсэн үг. Харин 2022 онд баг хасах дүнтэй гарсан мэн гэдэг чинь харин жинхэнэ тэгээ одоо жишээлбэл гинт энэ түрээсийн үр төлбөр газ төлөх ёстой болцсон байхад биднэрт бэлэн мөнгө байхгүй байгаа даа л гэсэн үг. Тийм учраас дахиад өөр зээл авдаг ч юм уу, дахиад хин нэгнээс яадаг ч юм уу те өөрсдөө төлчих тийм хөрвөх чадвар муутай компани байсан байна гэсэн үг. Харин 23 онд л өссөн. Тэгэхээр энэ дүн яагаад ингэж хасч өгөх ёстой вэ гэхээр одоо энэ жишээ нь нэг жишээгээр бол зур бараа материалын хэмжээ жишээ нь нэмэгдсэн байлаа гэж бодъё. Тэгэхээр бараа материал нэмэгдсэн гэдэг чинь бидний дахиад бараа материалууд одоо худалдаж авсан байна гэсэн үг шүү дээ мөнгөөр тийм үү. Тэгэхээр тухайн хөрөнгө мөнгөөр бэлэн мөнгөөр ингээ худалдаж авсан тэр зүйлээ зарцуулсан болохоор одоо тэрийг бас тэр дүнгээрээ яг хасч өгж байж бидний яг үлдчихэд байгаа зарцуулж болох тийм чөлөөт мөнгө орсголын дүн харагдана гэсэн үг. За ямар ч байсан би бас ойлгомжгүй тайлбарлсан бол уучлаарай. Та хэд бас өөрсдөө яг тухайн одоо энэ ойлголтыг те өөрсдөө дэлгэрүүлж судлаад яг ойлгож болт шүү. За ингээд илэгдлийн хэмжээг одоо олъё. Энэ дээр илэгдлийн хэмжээ гэдэг зүйл би шууд энэ мөнгөн гүйлгэн тайлангаа одоо ашиглаж эхлэе гэсэн үг. За барилга тоног төхөөрөмжийн илэгдэл гэдэг шууд данс харагдаж байна. Тийм үү? 2023 онд 4 сая 700 тийм үү? 2023 4 сая 795 719 ба гэж харагдсан байна та. За ажлын цэвэр капиталын дүн бол биднэрт байгаа штэ. Энэ чинь сая баланс дээр энэ дүн байсан штэ. Өсөлт нэх юм уу? За хүүгийн зардал бол байгаа. Санхүүгийн зардлыг энийг одоо би татварын юу болох хэрэгтэй байгаа. За би энэ хасах дүнтэй байсан болохоор ингэж. За. Ерөөсөө саяны томыг яваад байгаа гэсэн үг шүү. За капитал зарцуулалт гэж юм тийм үү? Энийг бол тайлангаас юунаас хардаг вэ гэхлээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгө хүлээгээд эндээс хардаг байгаа. За одоо энэ дээр бол ингээд зарцуулсан ингээд бүх дүнгөө за би шууд эдрийг амар нарийн детальд ч харахгүй зүгээр хамгийн энэ хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгө хүлээх гэдгийг харчих. Өөрөлдвөл нийтдээ энэ байгууллага Сүүцэд компани 2023 онд тийм хөрөнгө оруулалтын одоо тийм барилга тооны төхөөрөмжүүдтэй
нийтдээ 17 тэрбум 551 сая төгрөгийг шууд ингээ зарцсан байна гэсэн мөнгө жинхэнэ бодит мөнгөөрөө. За одоо энэ дэр чөлөөт мөнгө урсгалаа олно. Тэгэхээр энэ дэр илэгдлийг нэмж за ингээд нөгөө нэг хиймлэр авах гарцсан байсан дүнгээ одоо буцаагаад өгөөд өглөө. За ажлын цэвэр капитал хасна. Хүүгээ нэмнэ. За тэгээд капитал зарцуулалтаа хасна. За ингээ харахаар 6,577,759 ингээд 1000 гарч ийн. Гэхдээ хасах дүнтэйгээр гараад ирж байна. Өөрөлд чөлөөт мөнгө урсгал нь хасах байгаад байна. Би энэ дээр нэг зүйл яг нэг амар юу байхгүй юм байна. Гэхдээ би нөгөө ажлын цэвэр капиталууд нь өөрчлөлтөөр нь авдаг болохоор энэ хоёр дүнгийн одоо зөрүү гэх юм уу? 12,169-оор ингэж нэмэгдсэн байгаад байна гэсэн. Ийм байсан 2022-нд ийм байсан бол 23 онд энэ дүнгээр нэмэгдээд огцом ингээл амар их параметралд бол эсвэл авалга нь амар их бол тэгснэ эсвэл одоо биднийх нь өөр төлбөр нь буурдаг ч юм уу те энэ зөрүүг ингэж ихэр үүссэн ба шүү дээ. Тийм учраас яг энэ дээр хоорондын зөрүү гэдэг байгаа энэ дүнгээ авчи. За одоо дараагийн жилүүдийн таамаглах хэрэгтэй болчихж байгаа. За ингээ илэгдэл бол ер нь яг энэ хугацаагаар илэгдээд байгаа хөө гэж үзлээ. Харин ажлын цэвэр капиталын дүнгууд бол за ингээд яг адилхан гэд үзчихье. Энэ их тоогоороо биш юм. За ерөөхдөө зүгээр би түрүү хэлсэнчлэн ингээд миний тухайн одоо яг хэрвээ чи ингээд яг зөв ингээд яг энэ хувьцааг авъя гэх мэт үнэлгээ хийгвэл тухайн энэ бүх деталь хувь яг энэ 24 онд яг яах вэ 25 онд яг яах вэ гэдгүүдийг яг тухайн бүрд маш сайн деталь сайн мэдээ уншина гэсэн сүү хувьцаад яахаар байна тухайн мэдээллүүдийг уншиж хагаад тухайн хувийгаа олдог ч юм уу те эсвэл амар олон жил 20 30 жилийн датанд дундчлаад геометр өгөөж ийг нь бодоод ч юм уу тэгээд тэрнгээр нь ерөөдөө өсгөж явах хэрэгтэй. Минийх бол зүгээр ямар ч байсан 3 жилд нэг өөрчлөгдөхгүй баха гэсэн үндсэн дээр энэ тухайн тоонуудыг бүгдийг ингээд тавьчлаа шүү. За ингээд харахаар 2024 онд чөлөөт мөнгө орсголны эрэг болоод эхэлж байна. 25 онд бас эрэг, 26 онд бас эрэг боллоо. Тэгтээ 23 онд бас хөрөгтэй байгаа шүү дээ, тэ. За одоо дараагийн бидний олох юм нь өнөөгийн үндсэн гэдэг юмыг олох хэрэгтэй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл бид нэр одоо энэ тоонуудыг эдгээр чинь ингээд одоо 2024 онд чинь юу байгаа даа гэсэн үг шүү дээ. Биднэрт дараа жилдээ одоо бид нэр одоо яг одоо энэ бичлэг чинь ингээд 19-24 бараг л дуусч байгаа ч гэсэн магадгүй зүгээр 31-нд тайлан гардаг гэдэг утгаараа болоог байгаа даа гэсэн үг тийм үү санана. Тэгэхээр энэ дараа жилд байгаа тухайн энэ мөнгнүүд чинь өнөөдөр яг хэдэн төгрөг юм бэ? Өөрөөр хэлбэл өнөөдөр ч мөнгө ирээдүйн мөнгөөс илүү их үн цэнтэй байдаг болохоор үн цэн өндөр байдаг болохоор тэгээ ирээдүйн байгаа тэр тухайн мөнгнүүдийг өнөөдрөлөө авчих хэрэгтэй гэсэн үг одоо ямар нэгэн дүнгээр эргүүлээд буцаагаад авчих хэрэгтэй гэсэн санаа явж байгаа. Тэгэхээр бид нэр авчирч одоо бууруулахын тулд discount rate гэж гарч ирдэг буюу хоригдуулалтын хувь байгаа. За тэгээд хоригдуулалтын хувийг яаж олж мэдж болох вэ гэхлээр магадгүй одоо энэ 49 сая гэдэг энэ 26 онд байгаа энэ дүн ба шүү дээ. Энэ дүн бол одоо тухайн хоригдуулалтын хувь нь магадгүй нэг юм 10% ч юм уу бидний банкнд 10% хадгалуулаад энэ мөнгнүүд чинь өсөд иж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл 49 тэрбумыг би зүгээр байлгах нэг өөр эсвэл ингээд сүү хувьцаат компанид зориулаад ингээд худалдаж аваад байхаас өөр зүгээр ингээд банкнд хадгалуулах юм бол за нэг 16.2%
жилдээ ингэж энэ түн чинь байнга ингэж дээшлээд байгаа юм байна гэдэг ч юм уу. Алдагдсан боломжийн зардал гэж бас ойлгож болно. Тэгэхээр энэ дүнгээрээ буцдаг болохоор би зүгээр банкны нэг хадгаламжийн хүүгээр эргүүлээд одоо энэ дүнгээр өссөн байхаа гэж итгээд гэх юм уу. Итгэсний үндсэн дээр за яг би арай за зүгээр 10% өгч тийм үү. Хамаагүй. Тухайн 10%-аар дээшээ өссөн гэдэгт гэж бодоод эргүүлээд одоо авчирна гэсэн үг. За. За тэгэхээр бид нэр одоо энийг хуваад гин тийм үү? Энэ дүнгээ хуваад гин 1/10 буюу 1 дээр нэмэх нь энэ дүн гэсэн үг шүү. Санаа нь бол одоо энэ чинь эргээд үржигдэж анх явж байгаа юм чинь 1/1-ээр хуваагаад өгнө гэсэн үг. За. Өөрөөр хэлбэл яг 1/1-т хувааж ийн гэхэлэр санаа нь бол одоо ингэ гэсэн үг шүү дээ. Бид нэр 1000 төгрөг байгаа. Тэгээд энийг 10% хүүтэй хадгаламж хийх юм бол дараа жил хэдэн төгрөг болох юм. Гэхэр чинь энийгээ үрждэг нь 1/1 буюу эсвэл 1 дээр нэмэх нь 0.1 10% энэ дүнгээр өссөн гэсэн үг шүү дээ. Санаа нь бол байж та. За уучлаарай. 1 дээр нэмэх нь 1/1-ээр өснө. Тийм үү? Зуугаад байгаа. Энэ үрчих маань би харин гайхлаа. Юу хаалтаа хийгээгүй шүү дээ. Тэгвэл эхлээ үржээ дараа нь 1/0.1 нэмэгдээд за 1100 болж өсөж байгаа юм чинь эргүүлээд одоо энэ чинь ингээ дараа жил энэ чинь ингээ өнөөдөр гэж байгаа шүү дээ. 2020. За зөвөр би өнөөдөр л хичээ. Өнөөдөр маргааш тийм үү? Маргааш энэ дүү ингэж болж байгаа юм чинь эргээд одоо маргаашийнхаа энэ дүнгууд чинь эднэр байгаа даа гэсэн үг шүү дээ. Бид нарт бол олцоод байгаа маргаашийн энэ дүнгууд байгаа даа. Нөгөө нь 2026. Тэгэхээр одоо энэ маргаашд байгаа энэ нэг өсцөн гэж бодоод байгаа энэ дүнгээ эргүүлээд өнөөдөр тэр одоо аваачиж илэрхийлнэ гэсэн үг. Тэгжиж бид нэр өнөөдрөөрөө хараад хөрөн оролт хийх үү эсгээ шийднэ. Тэгэхээр заавал энэ discount rate гэдэг нь хадгаламжийн хүү байх албагүй. Биднэрт энэ нөгөө нэг тухайн дүнгууд ингэж өссөн 0.35 гэдэг. Энэ 35% өөрөө бас байж болно гэсэн үг. Санаа нь бол тийм. Ер нь бол бас тийм яг ямар хуваар өсгөж бууруулахаа одоо тийм үлгээд бас өөрсдөө шийддэг гэсэн санаа явж байгаа. За одоо би гитсэн байгаа юм чинь. За 1/1 гэсэн. Тэ? За ингээд атлаа. Тэгтээ одоо энэ дэр нэг дахиад нэг хийх хэрэгтэй юм. Энэ чинь 2 жилийн дараах болчихж байгаа шүү дээ. 2025 он гэдэг чинь. Тэгэхээр энэ хүүч нь өөрөө 2-оор явах хэрэгтэй гэсэн үг. Одоо зэрэг 2 зэрэгт буюу ингэж 2 явж байгаа гэсэн үг. Нэг хүүний өмнөх хүүн дахиад өссөн тэр хүүгээ дахиад 1.1-ээр үржигдэж 2 дахь жил гарна. 3 дахь жил бол дахиад 1.1-ээр үржигдэж тэр дүн чинь л өсөд байгаа гэсэн. Тэгэхээр эргүүлээд яг энэ югаараа бууруулж өгөх хэрэгтэй болно гэсэн үг. За энэ бол 3 дахь жилээр 3 жилээр одоо хорогдуулж байгаа гэсэн үг. Санаа нь бол. За ингээ 3 дүн гараад ирлээ. Өшөө бидний хийх ёстой юм нь одоо ингээд энэ хувьцаа энэ сүү хувьцаад компани ингээд явсаар л байна заяа. Санаа нь бол цаашдаа үргэлжилсээр л байна. Бид нар бол яг 3 жилээр хардсан ч гэсэн бүр хязгааргүй хугацаанд эсвэл энэ сүү хувьцаад компани чинь хизээ нэгэн цагт энэ компани үнэлгээ хөрөнгө нь 0 болно тийм үү. Тэгэхээр тэр хүртэлх хугацаанд яг ямар төгрөгийн үнцэнтэй байх юм бэ гэдгийг одоо олж үзнэ гэсэн. Тэрийг олохын тулд бас цаашдаа энэ 2026 оноос хойш бүр хязгааргүй те одоо мэдэхгүй 2340 он хүртэл сүү хувьцаад компани явдаг ч юм. Тухайн хугацаанд ямар хуваар бас өсөх үү гэдэг тухайн тоогоос олох хэрэгтэй байгаа.
За магадгүй жил болгон 7% өснө гэд үзчихье. Бүх одоо энэ орлого ч гэдэг юм уу тухайн өсөлтнө гэсэн үг шүү дээ. За санаа нь бол за би энийг дахиад яг саяных шиг юм энгийн жишгээр тайлбарлавал за Монгол улсын нийт хүн ам бай эсвэл за тийм зөвөрл хүмүүс нэг хүн байгаад байгаа тийм за би байгаа. Тэнгүүд би ингээд цаашдаа байнга ингээд миний дансанд үлдэгдэл 7% ингээд өснө. Тийм үү одоо ингээд өсөөл байна. Одоо жил болго ингээд одоо байдаг дансанд үлдэгдэл маань 7% өсдөг юм байна. Гэхдээ энэ дээр 10% гээд энэ хоригдуулаад байгаа гэдгийг нь олонгууд гэхдээ энийгээ дагаад жил болгон миний дансанд үлдэгдэл өмнөх үенаасаа би 10%-аар илүү их мөнгө зарж эхлэх юм байна гэсэн. Тэгэхээр 10%-ийн одоо 10%-аар ингээд илүү ингэж жил болгон илүү их юм зарцуулаад дахиад шинэ утас аваад iPhone аваад байгаа. Тэгтээ миний бас орлогын өсөлт нь 7% байгаад байгаа. Тэгэхээр энэ хоёрын зөрүү гараад байгаас 3%-аар байнга ингэж буураад байгаа. Тэгэхээр энэ хугацаа чинь 3%-аар буурсараад хэзээ нэгэн цагт 0 болж зогсно гэсэн. Тэгэхээр тэр хүртэлх хугацааных нь яг хугацаанд олж болох миний одоо нийт үнц нь гэх юм уу? Үнэлгээ хэд юм бэ гэдгийг одоо олно гэсэн. За тэгэхээр бол хамгийн сүүлд байгаа энэ 2026 оноос одоо таамаглана гэсэн үг л дээ. Тэгэхээр 2026 оноос таамаглаж байгаа юм чинь энэ дүн цаашдаа хязгааргүй тэ 7% өснө гэж чинь. За одоо харин энийг хуваадаг нь буюу одоо тэр цаашдаа ингээ олох тэр дүнгээ өнөөдөр дээр одоо аваачна гэсэн. Тэхийн тулд бид нар нөгөө хоригдуулах гэдэг энэ дүн байна. Байнга хасагдана тийм үү? Энэ дүнгээсээ цаашдаа өсөх энэ дүнгээ хасах буюу энэ зөрүү 3%-аар хоригдуулж байгаа гэсэн санаа явуулж байгаа. За ингээд бол 401 тэрбум гараад ирж байна. Одоо энэ яасан утгатай дүн бэ гэхлээр 401 тэрбум гэдэг дүн нь тийм хязгааргүй хугацаанд ямар ч байсан 0 цаг хүртэл тэр сүү хувьцат компани гэдэг ампуураад ч мөр байхгүй болох тэр хугацаа хүртэл олж болох ашиг нь гэж таамаглаж байгаа гэсэн. За одоо ингээд бид нэр бүх мөнгө урсгалуудаа олчлоо штэ. 2024 олсон, 25 олсон, 26-гаа оллоо. Тэгээд бас цаашдынхаагаа оллоо, тийм үү? За ингээд 467 тэрбум гараад ирж байна. Энэ бол компани нийт үнц нь болж байгаа гэсэн үг. Тэрийн тооцоолсон. За одоо бид нэр нэгжийнхаа үнцнийг олох хэрэгтэй байгаад байгаа. За эргэлтэнд байгаа хувьцаанд ч одоо 343 мянга байгаа юм байна. Тоош гэх гэсэн үг тийм үү? Нэгдсэн. Би энэ дээр нэрээ одоо эдгээр чи бүгдээрээ нөө тэгээр бичигдэж байгаа шүү дээ. Биш мянгаар бичигдсэн. Тэгэхээр нөө мянга одоо жинхэнэ яг утгаараа тайлбарлах одоо дүнний нэ шүү дээ. Би чи эдрийг дандаа 467 тэрбум гэж уншаадсан. Тэгэхээр одоо энэ дээр ороод ирж байгаа. Санаа F тэгэхээр 24 И болох юм байна. За ингээд харахаар 1362 гэдэг дүн гарч ийн. Энэ юу илтгэж ийн гэхлээр одоо сүү хувьцат компани нь 412 төгрөг байгаа тийм үү одоо нэг ширхэг нь гэхдээ тухайн 3 жилдээ 35%-аараа байнга өсөөд за тэгээд бүр цаашлаад ингээд 7%-аар өсөөд байна. Тэгтээ бас 10%-аар мэдээж буурсан байна. Одоо хоригдуулж байгаа юм уу? Тэгсэн байна. За тэгээд ерөнхийдөө бидний үнэлгээнээс харахад энэ хувьцаа нь яг үнэндээ ингээд одоо энэ компани одоо яг нэгжийнх нь хувьцаа нь 1362 төгрөг өг нь байх юм байна гэдэг одоо дүгнэлтэнд хүрж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 412 байгаа тань гэдэг нь тухайн хувьцаа зах зээл дээр маш доогуур үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл хүмүүс сүү хувьцат компани маш тийм доогуур үнэлдэг юм байна.
нэг авдаг юм байна. Тийм санааг бол илтгэж байгаа. Тэгэхээр бол энэ хувьцаа яг бодит үндсэн дээр очих үед 1362 хүртэл өснө гэсэн санаа явчихж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэрэндээс өнөөдрийнхөө ерөөдөө энэ видеоныхоо эцсийн дүгнэлтэн дээр бол buy буюу худалдаж авъя те. Одоо энэ хувьцааг бүгдээр худалдаж авъя гэдэг шийдвэрт бол хүрсэн гэж ойлгож байна. Ямар ч байсан ингээд нэг компани дээр ингээд яг үнэлгээ ихэд яг энэ баланс юугаар хэрэг үнэлгээ гэвэл нэг иймэрхүү арга барилаар үнэлгээ хийдэг шүү гэдгийг нь харуулахыг хичээлээ. Мэдээж өшөө бас өөр аргууд байгаа. Бид нар эцсийн buy авах уу, buy хийх үү, эсвэл sell гэдэг энэ хувьцааг авах шаардлагагүй зарьяа гэх үү гэдгийг шийдэхийн тулд маш олон арга техникүүд байгаа. Маш олон томьёо онолууд байгаа. Би зүгээр эднэр бол яг хамгийн basic яг зүгээр тайлан дээрээс дараа жилүүдийг нь төлөвлөөд тэндээс ерөөхдөө яаж энэ хувьцааг авах уу эсвэл шийдэх тэр аргыг нь тайлбарлахыг хичээлээ. За тэгээд энэ бичлэгээр хамтдаа баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр бусад аргачлалуудаар хэлэлцэн үнэлж үзье.